9 сарын 23-ны өглөө хөтөлбөр зочин ярилцлагын цагаар үргэлжилж байна. Ингээд стилист Гэрэл бидний урилгаар студид иржээ. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. За үзэгчдээ аль хэдийн хараад юуны талаар ярих гэж байгааг бол анзаарсан баг. Тэгэхээр савхин хувцлалт яг одоо хавар намрын үед бол илүү ихээр бас хүмүүс сонгон өмсдөг хувцсны нэг те. Тэгэхээр савхин хувцсыг сонгохдоо хамгийн түрүүнд юун дээр нь анхаарах вэ? За савхин хувцс бол ерөөсөө яалтчгүй одоо модноос гардггүй хувцс гэж хэлж болно. Одоо нөгөө тренч кот гэдэг шиг ерөнхийдөө бол нөгөө өмнөж байсан, одооч байсан тийм ээ. За тэгэхээр мэдээ савхин хувцсыг бол нөгөө л ярдагчлан өөрийнхөө бие галбарт бол тохируулж авах нь маш чухал байгаа. За тэгээ мэдээж нөгөө савхин дээр бол ялангуяа маш их деталууд байдаг. Тэгэхээр тэр деталуудын хэм маягийг бас нэлээд онцолж биеийнхээ галбарт бол зөв зохицуулах нь их чухал. Тэрнээс одоо нөгөө детал ихтэй ингээд нөгөө өөрийн биеийн одоо юу гэдгийг зарим нөгөө хувцснууд чинь маш их деталтай жижиг чимэглэлүүдтэй байдаг тийм ээ. Гэтэл тэр тухайн хүн цээжний хэсэгтээ мас өгөхгүй тийм ээ. Биеийн галбартай байвал тэр одоо деталуудыг бас алгасан илүү зохимжтой байдаг. Тэгэхээр хаана илүү детал байна? Детал нь яг ямар хэлбэртэй байна гэдгээсээ шалтгаалаад яг нь сахин хувцсыг зөв сонгож авах нь асар чухал байдаг байна. Бид нэг хувцас авчаад түүнийг олон хувцлалтан дээрээ тохируулж өмсөх нь чухал байдаг шүү дээ. Савх ер нь хэр олон хувцлалт, олон хэв загварт зохицох боломжтой хувцас юм бэ? За яг саяны ярьсан тий хит их детал ихтэй болоод ирэх юм бол бас ингэж олон хувирах боломжгүй болчдөг мэдээж тий бид нар бол нэг хувцыг аль болох олон хувиргаж өмсвөл илүү одоо нөгөө эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй дээрэс нь тэр зохицлтыг нь бол мэддэг учраас шүүрч аваад өмсөхөд их боломж юм байдаг. Тэгэхээр деталийн хувьд бол арай жоохон бага тийм ээ илүү одоо сонгодог загвартай байх юм бол бид нар олон хувиргаж өмсөх боломж бол тэр хэмжээгээр ихснэ гэсэн үг. Жил болгоон тухайн жилийн хувцсны чиг хандлага тренд өөрчлөгдөж байдаг тийм өнгө болон загвар хийц хэлбэр гэдэг. Үүнийг бол одоо загварын ертөнцийн томоохон байр суурь эзэлж байгаа төлөөлөгчдөөс гадна олонний танил одоо олон дагагчтай ч гэдэг юм магадгүй нэг Instagram одын хувцалтаас хүртэл жишээг авч явах жишээ тийм. Тэгэхээр өнөөдөр бас студиуд хит хитэн загварын бас савх авчирсныг үзэгчид харж байгаа. Түүнээс гадна модельуудын энэ жил сонгон өмсөж байгаа хувцснууд савхин талтай бас их байна. Тэгэхээр савх дотроо гялгар гэдэг ч юм уу эсвэл хот өнгөтэй за яг л одоо 100% савхаараач гэдэг юм олон төрөл байгаа зах шиг байна л да. Энэ жилийн тренд яг ямар байна? За энэ жилийн тренд одоо яг дэлгэцэн дээр гарч байгаа шиг over size-д одоо мөр илүү одоо тренд болж байгаа. За эрчүүдийн хувьд бол энэ жилийн тренд бол мөр over size-д байгаад дээрээс нь одоо бэлхүүс тодтогч өгсөн загваруудаас нэлээд орж ирж байгаа. За ер нь бол өмнөх жил бол тийм ээ over size-д одоо big shoulders одоо эмэгтэйчүүдийн хувьд тренд байсан бол энэ жил бол эрчүүдийн хувцсны тренд болж орж ирж байна. Тий. За тэгээд өнгөний хувьд гэх юм бол илүү металлик өнгөнүүд бол илүү бас давмгаалж байгаа. Алтлаг мөнгөлөг өнгөнүүд бас нэлээд давмгаалж орж ирж байгаа. Савхаа сонгочлоо. За трендэд дагаад ч гэдэг юм өөрийнхөө бие галбартаа тохируулаад урт бойг нь сонгочлоо. Одоо түүн дээр тохирсон хувцлалтыг сонгох нь их чухал шүү дээ. Тэгэхээр савхны дор юу ямар гутал өмсөх үү, оролттой байх уу, малгайтай байх уу гэдэл их хэлдэг шүү дээ. Энэ тал дээр та юу зөвлөсөн бэ? За яг маш гоё асуулт орж ирлээ. Ерөнхийдөө одоо нөгөө хавар намар болоод ирэхээр бүсгүүчүүд маань тэр залуучууд маань тэр одоо яг үндсэн хувцсан дээр бол нэлээд ач холбогдол өгдөг. Гэхдээ нөгөө малгай, ороод, алчуур сонгох тал дээр ер нь жоохон өрөөсгөл болчдөг тий. За ялангуяа өвлийн улиралд бол нийтлэг хардаг биений одоо тий ноолорон малгааны төрлүүд ингээ ороод ирдэг. Ингээл угалчдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө гой хувцлалтын маань нөгөө малгааны загвар маань стил ингээ тохирохоо болоод ирдэг. Тэгэхээр мэдээж тухайн одоо савхин хувцс маань одоо тий стил хэм маяг нь яг ямар юм сонгодог загвартай юм уу тий эсвэл одоо илүү нөгөө чөлөөт талдаа юм уу тийм ээ эсвэл одоо street fashion талдаа юм уу гэдгээсээ шалтгаалаад яг нь тэр хүний одоо малгай, оролтны сонголт, гутлын сонголт, цүнхний сонголт, бусад одоо хувцлалтын сонголт бол яг нь өөр болж ирэх нэ. Тэрнээс яг одоо савхин хувцсан дээр тийм одоо малгай өмсөн ч гэдэг юм уу те. Одоо тийм цүнх барина гэсэн ойлголт бол бас юм баригдмал ойлголт бол байхгүй. Тэгэхээр тухайн савхины стил, хэм маяг, загвар нь ямар юм гэдгээс их шалтгаална гэсэн үг юм тийм. Яг тогтсон зүйл бол байхгүй байна. Тэгэхээр яаж тохируулан өмсч болох бас мэдрэмж их чухал санагдаж штэ тий. Савх их муухай өнөртэй ч гэдэг юм уу тий. Муухай өнөртэй байх тусмаа энэ савх сайн ч гэдэг юм уу. Нэг юм нийтлэг нийгэмд ойлголт байдаг л да. Гэтэл лидринч гэдэг юм одоо нөгөө савхны бас олон төрөл дотроо байгаа дээ тий. Тэгэхээр сонгохдоо материалын хувьд яг ямарыг нь сонгуул илүү эдлэгийн урттайч гэдэг юм уу эсвэл өмсгөд илүү эвтэйхэн байх вэ?
За мэдээж одоо нөгөө нэг лидрийн ч юм уу тийм ээ одоо химэл савх гэхээс илүүтэй мэдээж арьс одоо яг жинхэнэ одоо арьс одоо савх болвол яг нь илүү эдлэгээ урттай байна. Одоо он цагийн уртад бол мэдээж одоо удаан эдэлж болно. За гэхдээ мэдээж одоо 10 20 жил болсон савхийг өмсөд ахын загварын хувьд бол бас хийд загварын хувьд бол хоцрогдоо явчихна тийм ээ. Тэгэхээр одоо тухайн хүний өөрийнх нь л одоо нөгөө сонголт болж ийн л доо нэг гэсэн доо. За мэдээж одоо би ингээд жил болгоо одоо трендтэйгээ бас уялдуулаад өөрийн бие галбартаа өөрийнхөө стилтэй тохируулаад хувцас сонгодог гэх юм бол заавал одоо нөгөө нэг одоо жинхэнэ савх авах гэдэг шаардлага байхгүй ч гэдэг юм уу. За гэхдээ нөгөө талаасаа мэдээж одоо химэл савхны тухайд гэх юм бол бас нөгөө нэг яг агаар салхи нэвтрүүлэх тал дээрээ тийм ээ эрүүл мэнд тал дээрээ бас хэр байна вэ гэдэг аягүй чухал. Мэдээж нөгөө нэг яг савхын эдлэл бол агаар салхи нэвтрүүлэх тал дээр бол илүү амьсгалдаг гэдэг утгаараа бол хүний эрүүл мэндэд бол илүү таатай тийм ээ. Яг тэр өнцгөөс нь авах юм бол савх сонгуул илүү зүгээрээ. За өнөөдөр бас студид ирсэн загваруудаасаа танилцуулъя л да. Гэхдээ ихэвчлэн савх гэхээр хар өнгөтэй байдаг юм шиг бас ойлголт байдаг юм шиг. Гэтэл энэ цагаан улаанч гэдэг юм өөр төрлийн бас өнгөтэй савхнууд байна. Дээдлийн яг энэ зах хэсэг, хоолой хэсэг бас их чухал юм шиг тий. Тэгэхээр ямар үед ийм босоо захтай, ямар үед ийм хөвтэй, за тэгээ нөгөө малгайтай ч гэдэг юм уу. Захны тал дээр яаж сонголтоо хийх вэ? За ямар үед гэдгээ хийхээсээ илүүтэй нөгөө хүний хүзөөний өндөр намыг бол харах нь их чухал байгаа. Жишээлбэл одоо өөрийн чинь барьсан энэ савхны тухайд гэх юм бол богино намхан үзүүтэй хүмүүст бол тийм тохиромжтой сонголт бол биш байх нэ. Яагаад тэгэхээр нөгөө хүзөөг улам одоо нөгөө намхан харагдуулах талтай гэсэн үг юм. За тэгэхээр мэдээж одоо яг нөгөө одоо юу гэдгийг тухайн үеийн цаг уурын шинж чанараас шалтгаалаад одоо захаа одоо босоо хэлбэрээр нөмсөх үү тэ хэвтэйгээр нөмсөх үү гэдэг бол тухайн хүний сонголт. Гэхдээ мэдээж хамгийн нэгдүгüрт бол биеийн галбар тэр дундаа бол одоо хүзүүний өндөр нам хэлбэртэй тохируулах нь маш чухал. Мэдээж одоо жижиг богино хүзүүтэй тийм ээ хүмүүс бол одоо хит юм босоо захтай ч юм уу тийм ээ савх сонгох юм бол энэ хамгийн буруу муу сонголт болно л гэж хэлэх гээд байгаа. Илүү задгаам. За магадгүй таны яриан дээрээс ийм захтай бол одоо богино хүзүүтэй ч гэдэг юм уу тийм хэд их урт хоолойтой биш загвар гэвэл ийм пижак шиг загвартайг сонгох зохистой гэж бодлоо. За нэгсэндээ энэ одоо пижакны тухайд гэх юм бол энэ маань бол V-line ингэртэй буюу гурвалжин ингэртэй байна гэсэн үг. Гурвалжин ингэр бол хүний хүзөөг илүү урт нарийнхан харагдуулж өгдөг. За гэтэл тухайн хүний нүүрний хэлбэр одоо облонг буюу одоо бүр нэлээд урт 100 хэлбэртэй тэгээ хүзөө нормал ах юм бол яг ийм одоо пижак сонгох юм бол V-line ингэртэйг сонгочих юм бол нөгөө хүний нүүр маань улам урт харагдана. Нэгсэндээ нөгөө нүүрний хэлбэр бас чухал тийм ээ. Тэгэхээр нүүрний хэлбэрээ бас одоо юу гэдгийг хит урт облонг нүүрний хэлбэртэй хүмүүсийн хувьд бол бас V-line ингэрийг сонгохгүй аль болох түрүүний загварыг сонгоно гэсэн. Саяны одоо пижакны тухайд мэдээж өдөр тутамдаа бас одоо яг бүр нэг ид хүүтэрчээгүй яг одоо цаг үед бол яг иймэрхүү одоо пижак, сахин пижак бол бас өмсөхөд бас их тохиромжтой. Сахин хувцас авчихлаа. Одоо арчилгаа тал дээр нь бас их алдаа гаргаад идэг юм шиг тий. Угааж болдог уу, арчих ёстой юу гэдэг юм угаалгын машиндаа хийх үү гэж асуудууд гарч ирдэг. Яаж арчилах вэ? За арчилгааны хувьд бол мэдээж одоо нөгөө арчилгааны янз бүрийн бодисууд бас гарч ирсэн байгаа. Гэхдээ одоо мэдээж яг зориултын бодисыг зөв хэрэглэх нь чухал. За хэрвээ сахин эдлэлч одоо норчглоо гэж бодоход бол хуурай альчуураар арчих тий. Нойтой альчуураар бол манайх ингэ арчаад байдаг. Тэр маань бол толб үүсгэх ч юм уу асуудал ингэж эрсдлийг бас үүсгэж өгдөг. За тэгээд аль болох одоо нарны гэрлээс одоо хол ингэж хадгалах яг наранд ил тавиад ах юм бол мэдээж энэ маань бол сахин маань гандах асуудал гарч ирдэг. Хит чихтэй газар бол энэ маань ядгүй гэхээр хөгц одоо үүсгэх ч юм уу асуудлууд бас гарч ирдэг. Тиймээс бас арчилгаан дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй. За одоо угаах нь бас хайшин тий. Уучих юм бол энэ ч одоо бас зориултын одоо нөгөө хийм цэвэрлэгэнд өгч одоо цэвэрлэхгүй бол тэгэл одоо агшид цунхаас өсвөл бас асуудал үүснэ л дээ тий. Савхийг өөр нь өдөр тутмын хэрэглэнээс гадна загвараас нь шалтгаалаад түрүүн бас ярианы ихэнд дурсанчлан нөгөө хит их тоноглолтой байх юм бол голжимэглэлийн байдлаар бас өмсвөл тохиромжтой юм шиг. Савхин жакетнаас гадна савхин палаж ч гэдэг юм уу савхин өмүүд гэдэг бас төрөлжөд явдаг шүү дээ тий. За сүүлийн үед бас яг энэ жилийн тренд дээр бас нэлээд нөгөө савх маань бол одоо даашинцан дээрч тэр юбкэн дээрч тэр бас нэлээд орж ирж байна. Ялангуяа химэл савхууд бол одоо юбкэн дээр бас нэлээд орж ирж байна. Гэхдээ одоо тухайн бас нөгөө савхны бас онцлогоос шалтгаалаад тэр маань одоо юу гэдэг өмд өмсчих юм бол бас яг энэ дотор одоо тийм ээ химэл савхыг өмсөж болох уу? Нөгөө халууцаас өсвөлээд агаар салхи нэвтрүүлэхгүй байхаас өсвөлээд бас тэр маань эрүүл мэндийн хувьд бас нэг тийм зохистой биш. Тэгэхээр яг юун дээр бас химэл савхыг өмсөж болох уу те юбгний тухайд бол бас байж болох хувилбар байгаа юм л да тийм ээ агаар салхи нэвтрэхээс өсвөлээд за даашин зан дээр бариу даашин зан дээр одоо өмсвөл бас яах вэ? Хизээ хаана яаж өмсөх үү гэдгээсээ яг одоо жинхэнэ савх өмсөх юм уу эсвэл одоо химлийг бас чиргэлэх үү гэдгээс зөв сонголт хийх нь бол асар чухал байдаг. За маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бидний урилгаар стилист Гэрэл студид ирж савхин хувцас яг одоо өмсөж эхлэх гэж байгаа тань зориулж
дамжуулаад ямар одоо төрлийн савхийг сонгох вэ? Цаашлаад арчилгаа нь ямар байх ёстой вэ? Энэ жилийн тренд ямар вэ гэдээ олон зөвлөгөө мэдээлэл өглөө. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа.